Энэ дунтаж байгаа өсвөр насны охины Мизуха гэдэг бөгөөд сэрүүлэн дуурахаас өмнө өөрийнхөө нэрийг хэн нэгэн чангаар хэлж өөрийн өсний боолтыг өгтөөгөө зэрэгцэн зүүднээсээ сэрнэ. Сэрээд анх удаа л өөрийнхөө цэжийг харж байгаа мэт нэгнийхэнгүй барьж үзэж байтал өрөөнд дүүн орж ирэн та дахиад хачиг үйлс гаргаад байна уу? Өглөөний цагаа уцгаая гэд түүнийг орхино. Толинд өөрийн биеийг харан эмэгтэй хүний биеинд байгааг дээс хаялаа ойлгоно. Итомори гэх энэ жижиг аслагдсан тосгонд амьдрал энгийн өрнөн. Телевизээр хэдэн зуунд нэг удаа харагдах сүүлтод энэ зууны сүүлээр Японд харагдах тухай гарах зур Мизуха өглөөний хоолоо идэн хичээлдээ явахаар бэлдэнэ. Сургуультай явах замд нь түүн дээр хоёр найз нь ирж энгийн яриа өрнүүлэн алхаж байтал түүний аав нь сонгуулийн ажлаа эхлүүлсэн намайг сонгуул энэ гэж байдагч Мизуха ямар шалтгаанаар бүүмэд аавдаа нэлээд дургу байдаг. Хичээл дээр ирэхэд түүний дэвтэр дээр маш томоор чи хинбэ гэх бичиг байдаг. Юу юм бол гэж гайхан байтал багш Мизуха өнөөдөр нэрээ санаж байгаа зүтэй гэхэд ангийнхан нь түүнийг шоолох хэдиж тэр юу ч санахгүй байдаг. Үүгээр зогсохгүй чи өчтөр үсэж боолгүй хичээлдээ ирээд хаасах ёстойгооч мэдэхгүй байсан гэд Мизуха. Би харин сүүлийн үед танихгүй хүний бие дор зүйлээд байгаа. Тэгээс хэрэлийг юу болсон яасан санаж чадахгүй байгаа гэтэл найз нь чиний өмнөх амьдралын дурсамж энэ төргээд түүнд аль болох хариулт олохыг хичээнэ. Дахиад тийм хачин битий байгаарэ гэхэд Мизуха нэлээд залхсан маягтай хурдхан л энэ жижиг газраас яваад Токиод очиж амьдрмаар байна гэд гэртээ харна. Нэг төрлийн сүлжмэл хийж байх зуур имэн энэ сүлжмэл маш чухал зүйл шүү. Энэний ачаар манай Итомори тосгон аюулаас аврагдсан гэд бяцхан охинд улам илүү сайн хийх ёстойг сануулна. Тэд үргэлжлүүлэн нэг төрлийн уламжлагдаж ирсэн бүжгийг бүжиглэн будааг амдаа зажлан нэг төрлийн архийг хийдэг ба энэ нь бурхны архи гэж нэрлэгддэг Кучиками саке. Ингэж байхад нь түүнийг ангийнхан хүүхдүүд харснаар Мизухад эвгүй мэдрэмж төрүүлж орхидог. Охин саяын зүйлээс болж бурхан минь би энэ тосгоныг үзсэн ядаж байна. Дараагийн амьдралд минь намайг Токиод эрэгтэй хүү болгож төрүүлээч гэж орилно. Өглөө сэрүүлэг дуурч нүдэнэ харуул шал өөр газар байх ба бүр болоогүй өсвөр насны эрэгтэй хүүхдийн биед байгаа мэтэр нэг зүүдэл болтой юм байдаг. Гэснээс энэ хүүг Таки гэдэг буюу бие дотроо байхгүй нөгөө тал Мизухагийн биенд байгаа. Мизуха зүүд нь үнэхээр маш бодит байгаа гайхан Токиог биширсээр нэг юм сургууль дээр очиж Такигийн найзуудаа кафе орж үзнэ. Түүнийг чи ажилдаа явахгүй мүү гэхэд яаж Мизуха Такигийн хаана альдгийг мэдв? Таки нэг ресторан зөөгч хийдэг байж таарна. Анх удаа ийм ажил хийж байгаа юм чинь буруу захиалга хүргэх, хоцрох, төөрөх гэд гаргаж болох бүхэл алдаа гаргана шүү дээ. Ингээ утаараад иж байтал Такигийн краш гэж игч ирэн түүнийг аварна. Арай гэж ажиллаад дуусгаад байж тал симпаяах нь юбг зүсгцэн байсныг Мизуха ойж өгөн Таки краштан бүтээчих талаар жоохон тусалчих гээд үзнэ. Энж бүхэл Мизуха түүний утсыг үзэн краш руу чат хүртэл бичнэ. Ингээ маргааш өглөө болоход Таки өөрийнхөө биеийн сэрж гарн дээрээ байгаа нэрийг нилээн гайхаж уцаа шалгаж краш руугаа юм бичснээ харж шоконд орхон тэр. Найзууд нь кафе орё гэхэд манай хүн лайлаа шууд ажил руугаа явлаа гэд ажил дээр иртэл симпаяга гэрт нь хөрөж өгсөн болж таардаг. Нөгөө тал Мизухаг сэрэхэд ялгаагүй гарн дээр нь дүүрэн бичээс байх ба дүүн та өнөө өглөө харин овоо мөөмө барихгүй байх чинь за хичээлдээ явцгаая гин. Сургууль дээр ирэн өчтөр юу болсон талаар асуухад ангийнхан нь түүнийг нилээн төвөөсөн гэдэг. Ингэснээр Таки болон Мизуха нар энгийн нэг зүүдлэх биш жихнээс хоорондоо шилжиж байгаагаа мэдцгэн. За ингээ хоёр талд бие биенээ хүлээн зөвшөөрч зарим нэг дүрмийг тогтоомч гэх юм уу. Жишээ нь Мизухаг өөрийнх нь биеинд байхдаа мөнгө үрхээ болох. Харин Мизуха сонины этгээд үйлдэлээ багасгах гэх мэт ингэж өдөр хоног өнгөрсөөр зуны төгсгөл ирдэг. Нэгэн өглөө Мизухагийн имэн хоёр охиныг дагуулan нэг ууланд байрлах шүтэн рүү явна. Оройд нь ирэхэд гайхалтай үзэсгэлэнтэй байгалийн зураг утгах бөгөөд агуу гэр зүлрүү орно. Имэн энэ саке бол одоо чиний биеийн хагас. Саке хүмүүсийг бурхантай холбож чадна. Тэд сакега шүтэндээ орхиод уулнаас буух замд дүүн өнөөрөө сүлд дод харагдах ёстой гэхэд имэн Мизуха руу харан түүний зүүдэлж байгаа ясыг асуухтаа зэрэгцэн. Гинт Таки өөрийнхөө өрөөнд үйлсэн байдалтай сэрнэ. Сүлд дод Японд хамгийн тод харагдах шин Мизуха найзуудтайгаа уулзаа одыг харж байтал од гинт хоёр хуваагдхан тэр. Таки яагаад юу Мизуха руу шууд залгаж болохгүй гэж бодон залхтал түүний утас холбогддоггүй. Таки дахин түүний бие рүү шилжиж түүний биеинд орхоо хүлээгч юу ч болдоггүй. Дээрээс нь бүр ямар нэртэй тосгон түүнийг амьдардаг байсныг ч гинт санахаа болчихдог. Түүнтэй холбогдох гэж байх бүхэл аргыг хайн өөрийн санаж байгаа зүйлсийг зурж төстэй харагдаж болох газар руу очин хүмүүсээс сураглан байж Итомори гэх нэрийг нь олдог. Аа тийштэй Итомори шүүтэй гэд хэлж дуусаагүй байтал найз нь энэ ч нөгөө 3 жилийн өмнө сүлд одуунж устсан тосгончтэй гэх юм тэр. Яарсаар иртэл найзууд нь түүнээс энэ газар мөн эсхийг гэсэн. Гарцаагүй энэ газар мөн тэр охины өчигдөрхөн бичсэн чат нь надад байна гэд харуулхад л бүх зүйл нүд ирмэх зур устж үгүй болно.
Солирын ослоос болж үгүй болсон хүмүүсийн бүртгэлийг шалгахад дотор нь Мизухагийн нэр байдаг. Таки шоконд орон өнгөрсөн хугацаанд болсон зүйлс зүүд бодит байдал эсвэл бүр хий хоосон зүйл хараад байсан юм болов уу гэж эргэлзэхдээ зэрэгцэн Мизухагийн нэрийг мартаж орхино. Түүний гаран дахь зүйлийг асуухад надад нэг хүн өгсөн харин хэн блэ гэд мөн адил нэрийг сандаггүй ба гинт эмээгийн шүтэн байрлах уул энэ хэд байгааг санаж Аада борон донд уул руу явна. Шүтэн дээр ирж өөрийнхөө хэдхэн хоногийн өмнө авчирсан архийг харж 3 жилийн цаг хугацааны зөрүү тэдний донд байсныг ойлгож хэрвээ энэ бурхан хүмүүстэй холбогддог юм бол гээд Саки утал тэр сүлт одыг харж Мизухагийн аав нь тэднээс яагаад тустай байдаг гэх мэт зүйлсийг бүгдийг харж Мизуха түнтэй холбогдохоо болсноос хойш Токио явж ирснийхээ дараа өссөө тайруулсан мөн сүлт од унах үед амиа алдсан гэд бүгдийг харахтаа зэрэгцэн Таки Мизухагийн биед дахин нэг удаа сэрдэг. Сэрэг сэрэхтэй бүр яг сүлт од унах тэр өдөр нь байж таарна. Эмээн түүнийг Мизухаяа үгснэ. Чи биш байна гэхэд Таки та мэдэж байсан хэрэггүй гин. Ойр чамааг хараад байхад би бас багадаа сонин зүзүүлдэг байснаа сансан юм. Зүүдэндээ хэнийг зүйлж байснаа мэдэхгүй ч нандинаараа үгүй бол амархан мартагдаж орхино гэд Мизухагийн ээж нь бас ийм зүзүүлсэн гэдэг. Таки өнөөдөр энэ солир унах болно. Эндээс яв гэд гүүн гарч найзуудтайгаа уулзсан тосгоны хүмүүсийг яаж авах талаар ярилцсан аав дээр очин ослыг анхааруулan нүүлэг ихэд нь түүний үгийг юм чинээ тоолгүй явж эмчид үзүүлэн тэр гихэн тэр Мизухагийн аавын өрөөнөөс гарч шүтэн байгаа уулыг харж өөрийнхөө биед байх Мизуха руу явахар шийднэ. Мизуха Такигийн биед сэрж тосгоноо хараад юу ч хөө сүрсэн мөн өөрийгөө өгсөн гэдгээ ойлгодог. Харин Таки Мизуха руу явах замдаа Мизуха түн дээр уулзахаар хэрхэн догдолж 3 жилийн өмнөх түн дээр уцсныг санана. Таки уулан дээр ирж Мизухаг дуудах үед тэд бие биенээ сонсох хэдийж харж чаддгүй. Бие биенээ нилээн хайж байтал нар жаргаж үдшийн бүрий болох үед тэд өөрсдийн биед шилжиж сайн нэг юм өөртөө анхудаа хархан тэр. Хоёр биенийгээ харж өөрийнх нь хийсэн сахийг уснаар энэ дэрсэн гэдгийг хэлж 3 жилийн турш сайн хадгалж байсан гэд түүний бугуйлчийг өгдөг. Одохгүй бүрээд усах нь байна гэд сүлд одыг энд унахыг сануулж нэрийн минь бити мартаарай гэд гарн дээр яг бичүүлж авах гатал. Хүү өөрийнхөө энд яагаад ирсэн, хэний төлөө ирснийг өөртөө сануулсаар мөн чиний нэр бол Мизуха гэд амдаа давтан гарн дээр яг бичиж авах гатал яг л цав цагаан цаас мэд юу ч санахгүй болчихсон тэр. Харин түүний тусламжтай 3 жилийн өмнө Мизуха тосгон руугаа түүний нэрийг амнаа давтсаар очин цэцлэгийн станцыг дэлбэж орхидог. Уулын төмөр гарсан тул бүх хэрэгэд тосгоныг орох хэмээн радиогоор зарлж хүмүүсийг тэж шилжүүлж эхэлнэ. Мизухач мөн адил түүний нэрийг мартсан байх ба санахыг оролдон гарлуугаа харах үед түүний гаран дээр би чамд хайртай хэмээн бичсэн байдаг. Ослоос 8 жил. Найзуудтайгаа осол болсон газарт очсноос 5 жилийн дараах цаг хугацаа гарах ба тэр ослоос Итоморын тосгоны бүх хүмүүс аюул хүн сургалтын ачаар амьд гарч чадсан байдаг. Таки ууланд хонсон дурсамжаа сайн сандаггүй ба ахлах сургуулаа төгсөөд их сургуулаач төгсөөд ажлын ярилцлаганд орж байдаг. Мэдээж тэр үеийн юуг сандаггүй бүр Мизухагийн нэрийг ч хүртэл. Гисэн идэж хин нэг өргөлж маш ихээр өгүүлж зүүднээс сэрэх болгонд ямар нэг зүйлийг өөллөө өвүүлсээр хин нэг өдөр бүр хайсаар л байдаг. Зүгээр л зөрөөд өнгөрхийн оронд яагаад бие биенийхээ нэрийг асууж болохгүй гэж. Кимино Наба буюу Ёр нэмэх энэхүү киног үзсний дараа эргцүүлж байж ойлгох кино гэж хэлж болно. Ер нь дараа нь бодогддог кино л сайн кино гэдэг шүү дээ. За тэгээд энэхүү киноны зарим зүйлсийг хамтдаа ярилцгаая. Энэхүү кинонд хоёр өөр хүйсийн хүмүүс өөрсдийн биеийг сольж тухайн хүнийхээ амьдралаар амьдардаг.
Харин бодит байдал дээр тухайн шинэ орчин нөхцлөөс эхлээд бүхэл бүтэн биеэс элсэн шокийг хүмүүс ийм амархан даваад юу ч болоогүй мэтээр амьдрч чадах болов уу? Адаглаад өөрийнхөө жинхэнэ биед яаж орох, гарах, хайх гэх мэт асуултанд хариулаад тун завгүй байх болов уу? Гэхдээ нөгөө талаар кино энэхүү шилжилтийг зүуд гэж тодорхойлж байгаа нь зөв санагдаж байгаа биз? Хүмүүс бид зүүдэндээ супер хүчтэй болох, энд тэнд очих, нисэх гэх мэт бодит амьдралд байж боломгүй зүйлсэд юу ч болоогүй мэтээр хариу үйлдэл үзүүлэн зөвлөж чаддаг шүү дээ. Ингэхдээ тэрхүү зүүднийхээ багахан л хэсгийг санаж төд удалгүй санахыг хичээгч мартаж орхидог. Харин энэ киноны ойлгоход хамгийн төвөгтэй хэсэг нь цаг хугацааны зөрүү гэж хэлж болно. Цаг хугацааны хувьд 3 жилийн зөрүү байдаг ба 2013 онд охин 2016 оны 17 настай Таки хүрүү шилждэг. Дараагаар нь Итомори тосгонд солир унах өдөр хүүтэй очиж уулзах хэдий ч 14 настай хүү маань мэдээж түүнийг мэдэхгүй шүү дээ. Тэр үед охин түүнд өгсөн улаавыг 3 жил хадгалсан буюу 2016 онд хүү Кучиками Саке гэх архийг ууснаар дахин нэг удаа 2013 он руу буцаж чаддаг. Мөн анх Мицухагийн багш нь бүрэнхий цаг хугацаагаар хүн биш ямар нэгэн зүйлтэй уулзч болох талаар ярьж, үүний дараагаар нар жаргаж өдөрч биш шүнж биш болох үед 3 жил ирээдүгээс ирсэн хүүтэй уулздаг. Тэгэхээр дан ганц Япон гэлтгүй Монголд ч бас бүрэнхийгээр болгоомжтой байх энэ төр гэсэн үгсүүдийг бүгдээрээ мэдэх баха. Шинкайн хариулагчийн нэгэн өрмөц тал нь түүний аним өрмөц ертөнцийн нэг гэж хэлж болно. MCU-тэй адилхан гэх юм уу? Жишээ нь Weathering with You гэдэг бүрэн хэмжээний аним дээр Таки болон Мицуха гараад өнгөрдөг. Хэрвээ та нар санаж байвал 2011 онд Япон улсад 9 баалын хүчтэй газар хүлээж маш их хүмүүс амиа алдаж бэртэж гинцэн. Залуу үеийг тэрхүү хүнд бэрх зүйлийг даван туулж өөрсдийн соёлыг хадгалахыг сануулсан нь энэхүү анимын бас нэгэн утга санаа гэлтэй. За ингээд энэхүү видео маань үүгээр дуусч байна. Таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай. Ингэснээр дараагийн видеог маань цаг алдалгүй хүлээн авч үзэх боломжтой юм шүү.